За оюутлогоон хянаш шалгах төр ороо байгуулагдсанаас хойш 3 сар хугацаа өнгөрсөн байна. За энэ хугацаанд бид нар одоо төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд олон ч байгууллагуудыг дуудсан. За яг өнөөдрийн байдлаар бол оюут толгой компаниас 3 удаа дуудаад ирэх боломжгүй гэсэн хариуг авсан байна. Тэгээ өчигдрийн мэдээнээс харж байхад бол эхнээсээ ингээд шалтгаан цухуугаад эхэлж байгаа шиг байна л да. За өчигдөр олон нийтийн сүлжээнд гарснаар бол Тагнуулын ерөнхий газраас оюут толгоон худалдан авалт хангамжтай холбоотойгоор 4 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашигласан мөнгө угаасан байж болзошгүй хэрэгээр баримтчилгаа явуулсан байна. Нэгсэнд Тагнуулын ерөнхий газраас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Энэ асуудлуудыг гаргаж ирээд ярьж байгаа хянан шалгах төр хорооныхоо дарга дээр гүйцэтгэх ажиллагаа биш, энэ албан тушаалаа эсэргээрээ ашиглаж байгаа хүмүүс дээр гүйцэтгэх ажиллагаа явах нь зөв шүү дээ. Үндэсний ашиг сонирхлыг урдаа барих байгууллага бол Тагнуулын ерөнхий газар. Эх орон чидэн залуус ажиллаа хийж гинэ л гэж харж байгаа. Тэгээд хянан шалгах төр хороо оюут толгойг эртэл нь бас дуудах болно. Парламентыг үл хүндэтгэж болохгүй. Монгол улсын үйл тогтоомжоор явах хэрэгтэй. Бас яг энэ өдөр Reuters агентлагийн мэдэн дээр, гадаадын мэдэн дээр бас нэгэн мэдээ гарсан. Яг энэ хилцээр Рио Тинто Монгол Улсын засгийн газар албан ёсоор 27-нд буюу энэ нэгд өдрөөс албан ёсоор эхлэж байгаа. Рио Тинтогоос маш том баг ирж Монгол Улсын засгийн газартаа албан ёсоор онтрогийн асуудал болон зээлийн хүү бууруулах талаар хилцээр эхлэж байна. Хянан шалгах төр орооны 11 гишүүд бол 3 сар байнгын хороо шиг 7 хоног тутам хуралцаар ямар ч хэсэн хоёр талыг хилцээрийн ширээн дээр суулгалаа шүү. Одоо хилцээр Монгол Улсын эрх ашгийг хангасан, асуудлуудыг шийдсэн, харилцан ашигтай ийм хилцээр амжилттай явах ёстой. Тэгээд Reuters-ийн гарсан мэдэн дээр бол Rio Tinto компани 11 хувийг эзэмшигч Chinalco компанид оюут толгой болон тэр Папуа Гиней улсын Африкт байгаа Симондо гэдэг төслөө хувьцаагаараа наймаалцах ийм мэдээ гарч байгаа юм л та. Яг хилцээр эхлэхээс 4 хоногийн өмнө. Энэ бол ингээд цоошин мэдээ ерөөсөө биш ээ. Ухаад үтсэн чинь 12 онд, 18 онд, 19 онд, 21 онд яг хилцээрт орох үеэр л нэг иймэрхүү мэдээ явдаг. Дараа нэмэлт 1 минут нэмчихэд хөө. Тэгээд маш том үндэстэн дамсан корпорацтай Монгол Улсын засгийн газар бас том хилцээрт орох гэж байна. Хилцээрийн өөрөө том шинжлэх ухаан байдаг. Энэ хилцээр Батнаар мэдээж 1 минут. Энэ хилцээрийн шинжлэх ухаан дээр бол preemptive framing inoculation strategy гэж байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хилцээрт орохын өмнө нэгсэнтэй урдчилсан вакцинжилт хийдэг ийм хилцээрийн тактикийн тоглолт явдаг байхгүй. Энэ тоглолтод автчуудаа том компанитай хилцээрт орж байгаа шүү дээ. Энэ битгийхэл асуудлууд гарнаа. Гарч ирсэн асуудал болгонд нь итгэж алдраал эсвэл айж ичээл авч цэвэд ингээд ээж болохгүй. Том хилцээрт бас баялагийнх нь эзэн байна. Өөртөө итгэлтэй орох ёстой. 3.5 сая иргэн илүү мэдлэгчсэн, илүү мэдээлжсэн, олон түмний анхаарал хандсан энэ үед хилцээрт орж байгаа шүү. Ямар шийдэл гарахыг Монголын ард түмэн 3.5 саяулаа чих тавин нүц авчилгүй ширтэж байгаа. Яг энэ үед хилцээр явж байна. Хилцээрээс заавал хэлцэх асуудалтай холбогдоогүй зүйл учраас хариулах